Бүгд найрамдах Солонгос улсын хувьд спортыг зүгээр нэг хичээл, сонирхол биш харин хүүхэд бүрийг хүмүүжүүлэх ёс суртахууны боловсролын нэг хэлбэр гэж үздэг юм байна. Хүүхдийг багаас нь спортоор хичээлүүлснээр зөвхөн биеийг нь хөгжүүлэх биш харин хамт олонтойгоо харилцах, хариуцлага хүлээх, зорилгоо тодорхойлох, түүндээ хүрэх чадварыг суулгадаг гэж эцэг эхчүүд, сургууль төдийгүй төрийн бодлогын төвшөнд тодорхойлдог юм байна. Тиймээс бүх шатны боловсролын байгууллагад сурагчдын дунд спортын өдрлөг тэмцээнийг тогтмол зохион байгуулах, дэмжих, хөрөнгө оруулах, хичээлээс гадуурч хүүхдүүдийг спорт клубүүдэд хамруулах зэрэгт онцгой ач холбогдол өгдөг байна. Солонгос дахь Монгол сургуулийн сурагчдын хувьд жилийн томоохон арга хэмжээнүүдийн нэг нь спорт өдрлөг байдаг бөгөөд үүнд хүүхэд бүр заавал хамрагдан оролцдогороо онцлогтой юм. Энэ жилийн спортын өдрлөгт хүүхдүүд сагсан бөмбөг, гар бөмбөг, буйхай гүйлт, багийн хөгжөөнд тоглоом, уртын хараалт, бадминтон, ширээний теннис, дээс, ос, таталт зэрэг төрлүүдээр өрсөлдөж байна. Спорт өдрлөг нь тэмцээн өрсөлдөөн гэхээс илүүтэй хүүхэд бүрийг жигэд хамруулдаг, ойртож нөхөрлүүлдэг, цэвэр агаарт нэг өдрийг үр дүнтэй өнгөрүүлдэг, хөгжөөнд арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулагддаг онцлогтой юм байна. Тэгэхээр манай сургуулийн онцлог хүүхдүүдийг оролцуулах дээр маш их анхаардаг. Зөвхөн хин нэгний хүүхд зарим хүүхдүүдийг үлдээхгүйгээр багаараа бүгд оролцсон байхад сайн анхаарч ажилладаг байгаа. Нийтдээ 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд маань нийтдээ 170 орчим хүүхд энэ спортод оролцож байна. Нийтдээ 6 багт байгуулж өрсөлдөж байгаа. Хүүхдийн спортоор хичээлэх нөхцөлийг Солонгосын засгийн газар бодлогоор дэмжихээс гадна хувийн эвшил болон бизнесийн байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулж дэмжих нь түгээмэл юм. За тэр ч утгаараа энэ жилийн Монгол сургуулийн хүүхдүүдийн спортын наадмын үеэр Гуанжинд өргөдөх Шинхан банкны салбараас 3 сая воны үн бүхий спорт талбайд хоногт хөрөмжийг хүүхдүүдэд бэлгэлжээ. 선생님은 사실 학교 다닐 때 체육 시간 별로 비 오도 сурагч байхдаа миний хамгийн дургүй цаг нь биеийн тэмрийн цагийн дургүй байдаг байсан. За тэгээд бие хөдөлгөөл гүүгээд дасгал хөдөлгөөн хийдэг юм жоохон дургүй байдаг байсан. Одоо харин нэрийг харахад жоохон тэр үедээ харамсаж байгаа. Тэгвэл та нар дотор бас над шиг тийм ээ юуны ард нь хоцорч нэг ингээд энэ тэмцээн уралдаанд оролцмооргүй нэг газар очиод би дугаас суужмаар байна гэсэн бодолтой хүүхдүүд байх юм бол тэр бодлоо хаяараа боломжоор бүхүүд ажиллаад өөрийнхөө бүх чадлаа дайсан идэвхтэй оролцоод баяр хөөртэйгээр энэ цагийг маш сайхан ашиглаарай гэж үзэж байна. Монголчуудын хувьд спорт бол үндэсний бахархал, хүч чадлын илэрхийлэл мөн хувь хүний сонирхол, хобби хэлбэрээр хөгждөг бол Солонгос улсад спорт нь бүх нийтийн боловсролын асуудал хүн бүр хамрагдах ёстой зүйлд тооцогддог байна. Бүгд найрамдах Солонгос улсын боловсролын хөтөлбөрт 2000-ад оноос хойш спортын хөтөлбөрүүдийг багтаахад онцгой анхаарч төрөөс бодлогоор дэмжиж ирсний үр дүнд өнөөдөр тус улсын бүх насныхны дунд спортоор хичээлэх итгэх өндөр байгаа зогсохгүй. За тамирчид нь ч төвдлөхийн чанартай тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж улмаар энэ нь бүх нийтийн эрүүл, аз жаргалтай амьдралын хэмнэл болтлоо өгсөн байна. Солонгост сурч амьдарч байгаа хүүхдүүд маань ч орчноод агаад спортоор хичээлэх итгэх сонирхол өндөртэй байдаг юм байна. Би болохоор сагсан бөмбөгийн спортоор хичээлэх дуртай. Тэгээд одоо 8 настайс хойш хичээлж байна. Тэгээд 7 жил хичээлж байна. Тэгээд энэ хугацаанд болохоор би сагсан бөмбөг гэдэг спортод аягүй сайн дурлж чадсан. Энэ спорт болохоор аягүй өөрөө дурлуулж чаддаг спорт гэж би боддог. Тэнгүү. Тэгээд цагаа зөв болгосон өнгөрөхтэй. Би тэгээд 7 жил тэгээд сагстай болсон хэрэг чинь аягүй гоё би бэлтэр хөгчөөд найзуудтай болоод тэгээд төсвөр хатуужилтай тэгээд багаар ажиллах чадвар сурсан байгаа. Тэгээд би найзуудаараа болохоор хамтраад нэг Солонгосын тэмцээн оролдонд хаяа ордог. Тэгээд тэр тэмцээн оролдонд орохоор аягүй гоё туршлага суугаад тийм гоё байдаг. Миний хувьд бол би анх спорт таквондоор хичээлж байсан. Тэгээд нэг 3 мөнгөн медаль, 1 хүрэл медалийн амжилттай. Тэгээд энд ирэхээс өмнө бөхөр халт хичээлсэн. Тэгээд энд ирээд яг бөхөр хичээлсэн. Жудаа бөхөр. Тэгээд энд ирээд одоо манай сургууль 2 жил намайг ирснээс хойш 2 удаа наадам болсон. Тэгээд наадам дээр эхнийхтэр нь дунд анги төрүүлээ. Дараагийнх нь ахлах ангийн барилдаанд ороод 2 удаа төрүүлсэн. Монгол сургуулийн спортын өдрлөгийн бас нэг онцлог нь анги ангиараа өрсөлдөг биш ахлах дунд ангийн хүүхдүүд нийлээд багууд үүсгэж төрөл тус бүрт оролцсон амжилтаараа дүгнэгддэг юм байна. Өдрлөгийн төгсгөлд багийн дүнгээр ялагчдыг тодруулж гарын бэлгээр урамшуулснаар хүүхдүүд бүтэн жилийн турш ирж үзтэй суралцах урам зоригоор зэмлэгдсэн үйл явдал болж өнгөрлөө. Сөүл хот Монгол чанаас суралцлаа. Gracias.